Сайн байцгаана уу? Mitokey маань шинэ дугаар та бүхэндээ хүрэх гэж байна. За өмнөх нэг дугаараар эрхтэй өргөдлийн талаар ярилцсан. За энэ дугаар маань тэр дугаарын маань үргэлжлэл байх болно. За ер нь яагаад эрхтэй хүнд эр бэлгээс байхгүй байдгийг, за тэр тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой, яаж хүүхдтэй болох боломж байдгийг бэ гэдэг талаар өнөөдөр дэлгэрэнгүй тайлбарж өгье. За юуны түрүүнд болохоор ер нь эрэгтэй хүний нөхөн өрчхөн эрэгтэн яаж ажилладаг гэдэг талаар маш энгийн товчхон ойлголт өгье. За эрэгтэй хүний төмсөг гэж эрэгтэн байдаг. За ийм хосоороо байдаг ийм хоёр эрэгтэн. За энэ дотор бол эр бэлгээс үүсэж хөгждөг маш чухал эрэгтэн. За дээрэс нь нөгөө бэлгийн даавруудыг үүсгэж яадаг дотор шүүрлийн үүрэгтэй ийм давхар эрэгтэй үүрэгтэй эрэгтэн байгаа. За хүнд бол хоёр төмсөг байх ёстой. Хуухнаг буюу шодон хажууд бол ингээд байх ёстой ахна. За энийг бол бас эрэгтэй хүүхдийг дөнгөж төгснөхийн дараа бас ингээд тэмтэрч үзээд хуухнагандаа төмсг нь бууж өөгүй юу гэдгийг бол үзэх хэрэгтэй. За ягаад гэвэл зарим тохиолдлуудад төмсөг маань хуухнагтай байхгүй арцгийн хөндөөдөө энэ төр байх тохиолдол байдаг. Хэрвээ тэгэх юм бол ирээдүйн өргөдлөөс ахуулаад хор тодор үүсэх хэмжээний эрсдлийг дагуулдаг учраас дөнгөж төрсөн хүүгүүдэд бол заавал үзэж явах хэрэгтэй. За саяхан бас би сонсож байхад дөнгөж цэргийн үзлэгийн үеэр жишээлбэл төмсөг байхгүй гэдгээ мэдсэн ч гэдэм үеийн тохиолдолд бас байдаг байх нь. Тэгэхээр бол хүүгүүдтэй хүмүүс бол бас анхаарах хэрэгтэй. За хүүгүүд эрэгтэйчүүд маань өөрсдөө ч гэсэн бас төмсгөө тэмтрээд хуухнагтай байна уугүй юу гэдгийг үзчих хэрэгтэй гэсэн үг байна. За энэ эрэгтэн бол ийм чухал эрэгтэн байдаг. За энэ маань болохоор хэмжээний хувьд нэг 3.5-аас 5 см урттай. За 2.5-аас 3 см орчим өргөнтэй, 2-оос 4 см орчим гүн 3D-гээр төсөөлж үзэх юм бол иймэрхүү хэмжээтэй эрэгтэн байдаг гэж үздэг. За ерөнхий хэмжээг ингээд төсөөлөх юм бол нэг томоохон хэмжээний оливтай эсвэл нэг багавтар хэмжээтэй юм чавхтай төстэй хэмжээтэй гэж хэлдэг байна. За дотроо бол маш олон тооны юм гуурсанцруудаас тогтсон байдаг. Гуурсанцар гэдгийг бол хоёулаа мэдэн шүү дээ. Нарийнхаа ийм хүндийтэй зүйлүүд байдаг гэсэн үг. За тэгээд маш олон гуурсанцрууд ингээд тэр төмсөгний үндсэн идээх үсгээд ингээд байж байгаа байна. За доторх бүтцэн ерөнхийдөө нэг инжир жимс гэдэг шүү дээ, нэг фиг гэж хэлдэг. За тэрнтэй ер нь бол төстэй бүтцтэй харагддаг. Яг инжир жимсийг ингээд дундуур нь зүсгээд харах юм бол ийм олон ийм гуурс шиг юмнууд ингээд харагддаг байна. За тэр бол ер нь төмсөгний тэр ерөнхий идтэй бол төстэй байдаа гэж үздэг. За тэгэнгүүт тэр гуурсыг болохоор ийм олон тооны хэсүүд, янз бүрийн хэсүүд бий болгож байдаг байхгүй тэр гуурсны ханыг. Тэгэхээр нөгөө сперм үүсдэг үндсэн үүдэлис маань байна. Сиртолис гэж байна, лерис гэж байна. За бас бусад холбогч идэвхтэй эсүүд байдаг байна. За тэгэнгүүт тэр ханы эсэд байгаа тэр эрэгтэй үүдэлисээс хэд хэдэн хуваагдлын шат амжилгыг давж агаад эр бэлгээс юм үүсдэг. Ханаасаа үүсдэг. Ханаасаа үүсээд нөгөө гуурсанцрынхаа хүндийд ордог. Тэгээ маш олон гуурсанцар байгаа шүү дээ. Маш олон сая эсүүд үүсэж байгаа. За тэр маань ингээд зөөвөрлөгдөж явж агаад төмсөгний дайвар гэж зүйлд ордог байна. За төмсөгний дайвар гэдэг нь болохоор ерөөсөө л нэг юм таслар шиг хэлбэртэй ийм жижигхэн зүйл байдаг. Тэр нь болохоор яг үндсэн сперм буюу тэр эр бэлгийн эсүүдийг хуримтлуулж, цуглуулж идэг маш чухал бас хэсэг. За ингээд ийм гуурсанцрууд ингээд мушигралдаад, тахиралдаад тэрийг үүсгдэг гэсэн үг. За хэрвээ тэр гуурсанцрыг ингээд дэлгээд уртын хэмжих юм бол 6 м болдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр их урт тийм нарийнхан гуурсанцар тэр жижигхэн талбайд ингэж мушигралдаад, тахиралдаад байж идэг гэсэн. Тэр их хэмжээний тэр зүйлд чинь нөгөө эр бэлгийн эсүүд чинь хуримтлагдж байдаг. За хуримтлагдахаас гадна эр бэлгийн эсүүд дахиад боловсрч идэг тий. За тэгээд дараагийн нөгөө үр тогтоолт энтертэй бэлтгэгдэж идэг ийм чухал зүйл байна. За тэгээд нөгөө хуримтлагдсан шингэн чинь эрэгтэй хүнийг дур тавих үед нөгөө was difference гэдэг ийм гуурсаар дамжаад
төрөө булчирхайд очино. Төрөө булчирхайнаас ялгарч байгаа шүүрлүүдийн тусламжтай хамгийн эцсийн байдлаар үрийн шингэн гэдэг юм чинь одоо бий болоод тэгээд одоо шодоогоор гадагшилтай байх нь. Тэгэхээр яг үндсэн эр бэлгийн эс бол төмсгөнд үүсгэх нь байна. За тэгээд замаараа дамжаад төрөө булчирхай дээр очих нь байна. Төрөө булчирхайн шүүрлүүдтэй нийлээд эцсийн нөгөө үрийн шингэн гэдэг зүйл гарч ирдэг байх нэ. За тэгэхээр ерөнхийдөө бол нэг иймэрхүү одоо бүтцтэйгээр иймэрхүү үйл ажиллагаатайгаар эрэгтэй хүний нөхөрч явагддаг. За тэгээд мэдээж яг маш нарийн одоо тэнд яаж эр бэлхийс үүсдгүү, яаж наашаа дамждгүү, төрөө булчирхайн шингэнж юу байдгүү гэл тэ маш олон нарийн юмнууд бол байж болно. За гэхдээ тэр болгоныг бол тайлбарлах шаардлага байхгүй. Ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай ажилладаг байх нэ гэсэн үг. За эрэгтэй өргөдлийн нэг хэлбэр бол азоосперм гэдэг зүйл байдаг. Азоосперм гэдэг. За энэ нь болохоор юу суудгаатай вэ гэхээр үрийн шингэн гараад байдаг. Үрийн шингэд ногт эр бэлгээс байхгүй байдаг тохиолдол гэсэн үг. За тэгэхээр энэ бас тийм амар ховор зүйл бол бас биш. Одоо нийт өргөдөлтэй эрэгтэйчүүдийн 10% нь. За бүр нийт одоо тэ эрэгтэйчүүд эрэгтэй хүн амын 1% нь тохиолддог гэсэн. Тэгэхээр бас тийм ч одоо юу гэдгийг ховор тохиолддог зүйл бол биш. Жишээлбэл ингэж үзээд байгаа байхгүй одоо 50 мянган тэ одоо нэг эрэгтэй залуучууд ингээд стадионд тоглолт үзээд байж ижээ гэж бодъё. За тэгэнгүүт тэр хүмүүсийн 5,000-аас 7,500 нь бол өргөдлийн асуудалтай байдаг. Тэгэнгүүт тэдгээрийн 500 нь азооспермтэй байдаг гэж одоо төсөөлж болно гэсэн үг. Тэгэхээр нийт стадионд сууж байгаа хүмүүсийн 500 л одоо огт эр бэлгээс байхгүй гэдэг чинь бас тийм ч бас цөөхөн тоо биш байгаа зү тэ. Балтгааны хувьд бол маш олон хүчин зүйл нөлөөлж болно. За хамгийн түрүүнд бол хромосомын болон гений эмгэгүүд байж болно. За хромосомын эмгэг дотроо Klinefelter-ийн хам шинж гэж байдаг. За тэр үед бас одоо эр бэлгээс 100 эсвэл огт эр бэлгээс байхгүй нөхөрч хэрэгтнүүдийн дутуу хөгжилтэй байх тохиолдол байдаг. За түүнээс гарна хөгжлийн явцдаа үүссэн эмгэгүүд байж болно. Жишээлбэл нөгөө was difference гэдсэн шүү дээ. Нөгөө холбогдох сууг маань хоёр талтай огт байхгүй тийм хүүхэд одоо хүн байж болно. За гэмтэл тэ хүүхэд байхдаа залуу байхдаа авсан гэмтлүүд байж болно. За тэгээд хаан авдар гэдэг шүү дээ. Хаан авдар тэр одоо маань төмсгийг өргөсүүлээд бас ийм 900 эсвэл байх тохиолдлыг үүсгэж болно. За янз бүрийн клин замын халдварууд байж болно. За түнчлэн одоо нөгөө хавдрын дараах тэ хорт хавдрын дараах хийм туяа имчилгээний үр дүн байж болно. Жишээлх юм бол одоо хүүхэд байхдаа цусны хавдраар өвдөд хийм имчилгээ туяа имчилгээ хийлгэсэн. Тэрнээсээ болоод төмсөг одоо ажиллагаагүй болсон ийм тохиолдлууд бас байж болно. Ингээд аваад үзэх юм бол маш олон хүчин зүйл бол яг азоосперм үүсгэхэд бол нөлөөлж болно. Тэгээд яг ерөнхий байдлаар таамаглаж болно л да тий. Одоо жишээл өмнө гэмтэл авсан магадгүй тэр гэмтлээсээ болсон юм болов уу? За хавдар өвдөжс магадгүй тэр юм болов уу? Бэлгийн замын халдвар байсан тэр юм болов уу гэдэг ерөнхий таамаг гаргаж болно. Гэхдээ бол ягаад одоо болсон гэдгийг яг бүрэн тайлбарлахад хэцүү. Дээрэс нь хизээ яг юм болчих гэдгийг бас олдохдоход хэцүү. За ер нь бол яг уу тэ өргөдлийн салбар бүрэн хөгжөөгүй байгаа үед бол эрэгтэй өргөдөл бол одоо тэгээд хэрвээ байхгүй л бол тэгэл хизээж одоо өөрийн тээсээр хөгжтэй болох боломжгүй ийм л нөхцөл байдал байсан. За одоо шинжлэх ухааны хайрцангуй бол хөгжсөн. Тийм учраас хэдийгээр наад өрийн шингэнд нийс байхгүй ч гэсэн цаад төмсөг юм уу төмсөгний дайварнаас нь нэр бэлгээс ялгаад өршөлжүүлэн суулгах эмчилгээ хийгээд төрсэн тохиолдлууд бол зөндөө байгаа. Монголд ч гэсэндээ зөндөө байдаг. За одоо энэ ажилбаруудад бас 7 хоногт 2-оос 3 хүн одоо орох тохиолдлууд бас байдаг. За гэхдээ яг эс гарах уугүй юу гэдг нь яг ямар хэлбэрийн азоосперм бэ гэдгээс шалтгаална. За хоёр үндсэн хэлбэрт хувааж үздэг байхгүй. Нэг нь бөглөрөлтөд, нөгөөх нь бөглөрөлтөд бус. За бөглөрөлтөд гэдгийг нь юу хэлээд байгаа юм гэхээр түрүүний нэг гуурсанцрууд нь шүү дээ тий. Нөгөө төмсгний дайварт ирдэг 6 м гуурсанд чинь ч юм уу эсвэл тэр наашаага явуулдаг was difference ч юм уу айлны газар нь бөглөрчихийг хэлж байгаа. Бөглөрсөн учраас наашаага нөгөө эр бэлгийсүүд чинь гарч ирч чадахгүй байна гэсэн үг. Энэ тохиолдлыг хэлж байгаа. За энэ тохиолдолд бол харьцангуй эс гарах магадлал бол
өндөр байдаг. За бид нэр иймэрхүү кейсүүд бол бас нэлийн одоо нийт азосферын нэлийн хувийг нийцэлдэг байна. За нөгөө нэг хэлбэр нь болохоор бөглөрлөлтөд бус гэдэг байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол ямар ч бөглөрөл байхгүй зүгээр л төмсөг ажиллахгүй гэсэн үг. Төмсөг эр бэлгийн эсээ үүсгэж чадахгүй гэсэн үг. Тэрнээс төмсөгний нөгөө дараагийн 2 дахь үүрэг болох дотоод шүүрлийн үйл ажиллагаа хэвэн байж болдог. Өөрөөр хэлэх юм бол одоо хүмүүс ингээд бас андуураад иж магадгүй л дээ төмсг нь ажиллахгүй эр бэлгээс үйлдвэрлэхгүй хам чинь тэр чинь ингээд ямар ч одоо бэлгийн харьцаа байхгүй ч гэдэм үү ямар ч бэлгийн дур хүсэл байхгүй эрэгтэй даавар байхгүй болчих юм шүү гэж бас ойлгож магадгүй тийм биш нөгөө тестостерон дааврын ялгарл интернет бүр хэвийн байж болно гаднах төрх байдал иршүү шинжүүд бүгд хэвийн за тэгээд бэлгийн үйл ажиллагаа ч гэсэн хэвийн байж болно гэсэн. Гол нь төмсгний маань нөгөө нэг үйл ажиллагаа болох эр бэлгээс үүсгэх үйл ажиллагаа маань алдагдчихад байна гэсэн. За энэ тохиолдолд бол ер нь маш хэцүү. Ер нь л өөрийнхөө эсээр хүүхдтэй болох боломж бол ярихгүй. За яг уу тэндээс бас ингээл уудлис месийн өсгөөл ингээл байгаа судалгаанууд бол хийгдэж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар л ийм хүмүүстээр шийдсэн шийдэл бол байхгүй. Яг энэ бөглөрлөлтөд бус хэлбэрийн үед бол тэгээд ихэвчлэн ер нь бол эс гарах боломжгүй учраас донор эр бэлгээс тухай яригадад явдаг байна. Нөгөө хэлбэрийн үед бол өөрийнхөө эсээр бол жирэмслэх бүрэн боломжтой ийм зүйл байдаг. За энэ хоёр одоо хэлбэрээ яаж ялах юм бэ гэдэг асуудал яригдана. За нэгдүгээр хэдүүлээ одоо түүхээ асуун түрүүний дурдсан янз бүрийн үүсгэж болох шалтгаанууд байна уу гэдгийг асуун. Одоо шаардлагатай болох хромосомын шинжилгээ хийж үзэн ч гэдэм юм. За дараа нь дааврын шинжилгээ авч үзэн төмсөг үнэхээр ажиллах боломж ажиллаж байгаа мүү үгүй мүү. Тэгэр бэлгийсээ ялгаруулж байгаа юм шиг байна уу үгүй юу гэдгийг хэмжин гэсэн үг. За 2 3 дугаар болохоор одоо төмсөгний үзлэг төр хийгдэн төмсг нь 2 талдаа ямар байна, хэмжээ нь ямар байна, бүтэц нөгөө зөөлөн байдал, хатуу байдал нь ямар байна, дайврууд нь яаж тэмдэгдэж байна гэдгийг үзнэ гэсэн үг. За ингээд хэд хэдэн үзлэг шинжилгээ өмнөх түүхүүд дээрээ тулгуурлаж агаад за энэ хүний хувьд нэг эс гарах магадлал ийм юм гэдэг нэг хувь гарч ирнэ гэсэн үг. За тэр хувийг харж агаад ажилбарт орох хэсгээ шийдээд ингээд яах гэсэн үг. За зарим тохиолдолд бол одоо нэлээд ийм муу хариу гарсан тохиолдолд угаасаа ажилбар зөвлөдөггүй эр бэлгээс гарах магадлал бараг байхгүй гэж үзээд маш бага гэж үзээд бол дараагийн асуудал яригддаг. Харин гарах боломжтой гэж үзсэн хүмүүстээрээ төмсөг болон төмсөгний дайвраас нь эр бэлгээс ялгах ажилбарууд хийгддэг байна. За энэ нь үндсэн нэг юм ер нь олон төрөл байдаг л да. Яг практикт илүү түлхүү хэрэгжилж байгаа бол 2 төрлийн зүйл байгаа. Нэг нь PESA гэж нэрлэдэг. За тэр нь болохоор нөгөө төмсөгний дайварт эр бэлгээс хуримтлагдсан байгаа шүү дээ. Тийшээгээ ингээд зүгээр хатгаад шинийн сорвуулаад эр бэлгээс байна уугүй юу гэдгийг үзчихдэг шинжилгээ байдаг. За энэ бол харьцангуй одоо айдл энтер тавигдахгүй зүсэлт хийгдэхгүй учраас маш юм одоо хүндрэл багтай юу гэдэг хялбар ажилтвар гэж нэрлэх юм уу тэгж хэлж болно. За ингээл төмсгний дайвараас нийс гарчих юм бол цаашаа бид нэр төмсөг энтер рүү бол ажилбар хийх шаардлагагүй ингээ ажилбараа зөксөөгөөд эр бэлгээсээ ингээ цаашаа үр тогтоолтод оролцуулаад явж болно гэсэн. За хоёрдугаарт гэх юм бол одоо тэсэ гэдэг ажилбар байдаг. За тэр нь юу вэ гэхээр нөгөө дайвараас чинээс гарахгүй байгаа нөхцөл бид тэр ингээд төмсгийг нээж агаад төмсөгний нөгөө гуурсан цруудаас чи ингээд хэсгийг аваад тэгээд тэр гуурсан цод дотроос эр бэлгээс байна уугүй юу гэдгийг үздэг байна. За энэ ажилбар бол тэгтээ одоо бас нэлээд одоо юу гэдгийг дэвшилт хүрсэн. За тэрний юу гэхээр микроскопоор хардаг болсон байхгүй. Одоо өмнө нь бол ингээд ерөнхийдөө харанхуй байдлаар ингээд авдаг байсан байна. Одоо л яаж гэвэл микроскопоор ингээ харж томруулж байгаа нөгөө гуурсан цруудаа ингээ нэг бүрчлэн хардаг баг тэр олон гуурсан. Тэгэнгүүт эр бэлгээс үүсэж явах магадлалтай гуурсан цэр, магадлалгүй гуурсан цэр хоёр нь ялгаатай харагддаг. Тэгэхээр эр бэлгээс үүсчиж магадгүй гэсэн энд сперматогенез явагдаж байгаа юм байна гэсэн гуурсан цараа сонгож авдаг гэсэн. За тийм ч учраас нэгдүгээр дис гарах магадлал бол өмнөх аргыгаа бодлол арай өндөр байдаг. Хоёрдугаар яг ийм хэсэгчилж авч байгаа учраас нөгөө хүндрэл багтай эд авах одоо хэмжээ маань бага гэх юм уу. Тийм учраас хүндрэл багтай тэгээд үр дүнтэй ийм арга байдаг байна. За тэгэхээр иймэрхүү аргаар бол ялгаж аавна. За ялгаж авсан эсүүдээ бол үлдүүгээд хадгалчих болно.
Тэгээд дараа нь яг хэрэгтэй үед нэг хэсгийгээ ашиглаж болно гэсэн үг. За ийм бол чухал зүйл байгаа. Тэгэхээр энэ нь бол нөгөө одоо юу гэдгийг хараахан их нэртэй олж амжааг байгаа, хараахан хүүхд төлөвлөөгүй байгаа залуучууд өөрсдөө гинт одоо азоспермтэй юм байна гэдгийг мэдх юм бол ингээ эртхэн шиг ажилбарт ороод эсүүдээ хөлдөө хадгалчих болно гэсэн үг. За яагаад ингээ эртхэн гэж хэлээд байгаа юм гэхээр одоо ямарваа нэг юмыг энэ жишээг би бас нэлээд хэлдэг. Ямарваа нэг юмыг ингээ ашиглахгүй удаалахлаар ер нь үйл ажиллагаа муудаал зэвэрдэг шүү дээ. Ер нь ингээл давтахгүй хэрэглэхгүй байх тусам ер нь юм мууддаг шүү дээ, тий. А яг тэрнтэй адилхан байхгүй. Хэрвээ ингээл төмсгөнд үүссэн эсүүд наашаа гарч ирээл, дахиад шинэ эсүүд үүсэл наашаа гарч ирээл ингээл энэ үйл ажиллагаа явагдахгүй нөгөөдөг чинь ингээ бөглөрөөд ч юм уу тэндээ ингээ байгаад тахаар нөгөө эсүүд чинь үхэн за үхэхээр нөгөө нэг одоо эсэлдэлтийн бүтээгдэхүүнүүд ялгарна, эргээд бусаад нөгөө эстэй ялгарна. Тэгээд ингээд ахлаар чинь хэдийгээр өмнө нь ажиллаж исэн боловч ажиллагаа нь бол муудаад байдаг байх нь. Тэгэхээр азоспермтэй мэдсэн даруйдаа л ер нь арга хэмжээ авсан дэр. За тийм юм уу. За тэгвэл одоо яг арга байдаг гэсэн юм чинь тэгээ одоо нэг их нэртэй болохоор л тэр тухай бодъё ч гэдэг юм уу. Тэгээд 2 3 жил 4 жил 5 жил яваад хүрээдэрдэг. Гэтэл яг эсэ авах гэхээр өмнөх тэр 5 жилийнхээс муутцсан байх магадaltaй гэсэн үг. Тооны хувьд ч тэр хөдөлгөөн чанарын хувьд ч гэсэн. Тэгэхээр хэрвээ ийм хариу сонссон бол одоо хурдхан ямар шийдэл байна гэдгийг олох хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүс яг нөгөө эрэгтэй хүмүүст чинь энэ мэдээ бол маш хүнд тусна мэдээж. Тэгэнгүүт тэг ингээд эхнэрээсээ найз охиноосоо нуучдаг. Эсвэл тэг ингээ хайчдаг, бүр мартаад эсвэл тэр хариунд итгэдэггүй зүгээр ах уу энэ зүгээр ингээ гарсан да хэдэн жилийн дараа ингээд өгөх зүгээр ах гэж ингээд хүлээж авч чадахгүй явсаар агаад цаг хугацаа алдаад ийм ирдэг тохиолдлууд байдаг. Тэгээд яг тэгчээр бас нөгөө тоо чанар маань муудчихдаг болохоор нөгөө амжилттай эр бэлгээс ялах хувь маань бас дагаад муудчихдаг байна. Тэгэхээр ийм дээр анхаараарай гэж хэлмээрээ. За ер нь азоспермтэй байна уу? За эсвэл ер нь эр бэлгээс чи ямар юм байна? Тоо хөдөлгөөн ямар юм байна гэдгийг мэдэхэд бол эр бэлгээс одоо шинжилгээ буюу үрийн шингийн шинжилгээ гэдэг юм өгөхтэй. За тэрүүгээр нь бол таны үрийн шингэн дэх ерөнхий үрийн шингэний хэмжээ, бүтэц, за эр бэлгээсийн хөдөлгөөн, тоо, хэвийн бүтэц центр гэдэг нь бол гараад ирнэ гэсэн үг. Тэгэхээр яг одоохондоо нөгөө гэр бүлийн төр төлөвлөөгүй байгаа ч гэсэн хэрвээ өмнө нь одоо хавдар өвдөжсэн ч гэдэг юм уу, төсгөндөө гимтэл авчихсан, за бэлгийн замын халдвар бас тусчихсан тохиолдол байгаа бол энийг яаж мэдгүй бас шинжилгээ өгөөд үзээрэй гэж зөвлөн. Тэгээд хэрвээ ямар нэгэн асуудал байвал эртхэн мэдэх тусмаа авах арга хэмжээний үр дүн бол дагаад бас илүү сайн байх болно гэдгийг сануулмаар байна. За тэгээд хүмүүсийн бас нэг сонирхож байгаа зүйл байж магадгүй. Тэгээд төмсгнөөс одоо тэр ингэж ялгаж авсан эсээр үр тогтоолт хийчихээр хүүхэд нь ямар байх вэ? Хүүхдийн эрүүл мэнд ямар байх вэ гэдэг асуулт яригддаг. Тэгээ ер нь бол ялгаа байхгүй. Одоо юу гэдгийг шингэнээр наашаа гарч ирэх, төмсгнөөс тэндээс авах хоёр л одоо наашаа гарч ирэх ёстой байсан эсийг л тэндээс авчин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чанарын хувьд одоо юу гэдгийг гарах үр дүнгийн хүүхдийн эрүүл мэндийн хувьд бол ямар ч ялгаа байхгүй. Яг л адилхан одоо ерөөс сарвал хүүхэд боломжтой гэсэн. Тэгэхээр тэн дээр бол айх зүйл авахгүй. Гэхдээ өршөлтөөлөн суулгах эмчилгээний амжилтанд нөлөөлөх үгүй нөлөөлж болно. Өөрөөр хэлэх юм бол үр хөврөл үүсэхгүй байх, эсвэл үүсчээд суулгасны дараа одоо золбох ч гэдэг юм уу тэр тохиолдлууд бол бас эр бэлгээстэй холбоотой байж болно. Тэрнээс биш жирэмслэлт амжилттай явагдаад гараад ирсний дараа бол харьцангуй эр бэлгээ одоо хүүхдийн эрүүл мэнд бол чуу сайн мэн гэсэн. Гэхдээ нэг юм бас анхаарна. Klinefelter-ийн хам шинжилгээ түрүүн би дурдсан. За тэр болохоор одоо бэлгийн эрэгтэй хүн чинь XY гэсэн хромосомтой байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр Klinefelter-ийн үед болохоор XXY, XXXY ч гэдэг юм нэг X хромосом илүү байгаад байна гэсэн үг эрэгтэй хүнд. Тэгэхээр бэлгийн хромосом нь тийм байгаа учраас нөгөө бэлгийн эсүүд үүсэхдээ бас алдаатай үүсэж болно гэсэн үг. За тэгэхээр тэр тохиолдолд бол хэрвээ одоо юу гэдгийг эртхэн шиг тэр мэдээд эртхэн шиг одоо бэлгийн центр авсан юм байгаа тохиолдолд бол заавал үр хөврлийн шинжилгээ хийх ёстой. Үр хөврлийн шинжилгээгээд үр хөврлийн одоо
хоромсом хэвэн байна гэсэн тэр үрлийг суулгах хэрэгтэй ч гэдэг юм яригдана. Гэхдээ Klinefelter хам шинжийн үед бол бас нөгөө одоо тэр хоромсомын өөрчлөлтийн хувьяасаа шалтгаалаад зарим хүнд бол угаасаа огт байдаггүй бэлгээс. Тэгээд бэлгийн одоо дутуу хөгжилтэй байдаг. Заримдаа бол зарим хүнд бол тажгүй бэлгийн хөгжил нь бол тажгүй ганц 2-9 ялгаар тохиолдол байдаг байхгүй. Тийм учраас энэ дээр анхаарах хэрэгтэй. За бас нэг эрэгтэй хүмүүсийн ургуудл дээр нөгөө Y хоромсомын одоо микродилиец гэж юм байдаг байхгүй юу? Y хоромсомд л асуудал байна гэсэн. Тийм хүн дээр бол жишээлбэл эрэгтэй биш эмэгтэй хүүсийг одоо хүүхдийг сонгож суулгах ч гэдэг юм уу иймэрхүү юмнууд бол яригдана. Тэгээ хүмүүс болохоор яг нөгөө ургуудалтай хүмүүс ургуудал одоо хүүхдүүд нь бас ургуудалтай байдгаа гэдэг юм яригдаад идэг. Тэр бол гэхдээ ер нь бол хутлаа тий өрийн хоолой битүү байгаад эмэгтэй ургуудалтай болоод хүүхдтэй боллоо гэхэд тэр хүүхдийн бас өрийн хоолой битүү байгаад юуг болно гэсэн юм бол байхгүй шүү дээ. Зөвөр юун дээр яригдаж болох вэ гэхээр яг саяны тохиолдлууд дээр өөр хэлэх юм бол эр бэлгийн эсийн асуудалтай тий тэр байгаа хүмүүс дээр тэр хүмүүсийн бэлгийн эс үүсэхтэй бас асуудалтай болоод тэр асуудалтай бэлгийн эсээр нь хэрэг хүүхдтэй болчих юм бол өргөдөл нөлөөлж болно гэсэн үг байхгүй. Тийм учраас тэр одоо шалтгааныг тодорхойлж байгаад ямар хүүсийн хүүхдийг суулгах уу заавал суулгахаас өмнө тэрэн дээр шинжилгээ хийх үү ч гэдэг юм уу тийм юмнууд яригддаг гэсэн үг. Тэрнээс биш одоо юу гэдэг юм бусад эрэгтэй өргөдлийн үед бол заавал тэрийг бол хүүхдэд удамшиг гэсэн ойлголт бол байхгүй. За ингээд өнөөдрийн сэдв маань дуусчихъя. Тэгээд яг хөө мэдээж дэлгэрүүлээд илүү нарийн юмнуудыг бол ярьж болно. Тэр нь бол илүү нөгөө хувь хүндээ чиглэсэн тий. Тухайн хүнийхээ онцлогоос хамаараад эмчилгээний төлөвлөгөө бусад юмнууд бол арай өөрөөр бол яригдаж болно. Тэгээ үндсэн ерөнхий ойлголтыг эмчнээ өгөхийг хичээлээ. За тэгээд дээрэс нь хэрвээ тэр надтай холбогдож юм асуух гэж байгаа бол Instagram хаяг руу маань бичээрэй гэж зөвлөе. Тэгээд их юм бол эмчнээ илүү уртан хараад тэгээд холбогдоод тохиог тайлбарыг хэлээд явдаг байгаа. За ингээд бичлэгээ шеэрлээрэй. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.